Өөрийгөө Жен гэж танилцуулсан тэрээр нэгэн томоохон компьютер сүлжээний компанид инженер хийдэг гинэ. Урд өмнө нь ихнэр хүүхэд авч байгаагүй. Хэд хэдэн найзууд нь Монгол улс хүйтээ гэрэлсэн. Монгол эмэгтэй даргуухан, цэвэр ичимтгий, бас бие даах чадвар өндөртөө зан чанар таалагддаг тул өөрөө ч бас Монгол бүс хүйтээ гэрлэх бодолтой явдаг тухайгаа ч ярьлаа. Анхудаа уулзаж байгаа гэхэд хитрхи чөлөөтөө илэн далангуй байгаа нь халиунаад тэгтлээ таалагдаагүй ч ерөнхийдөө тухайн хүний гадаа төрөх байдал нь таалагдсан болохоор аятайхан санагдаж байлаа. Англи хэлэндээ тийм сайн биш болохоор сайн ярилцаж, ойлголцож чадахгүй болов уу гэж санаа зовж байсан ч халиунаа түүнтэй сансныг бодвол чөлөөдөө ойлголцож байсан тань баяртай байсан юм. Тэд удаан ярилцаж суусны эцэст дараа дахин уулзахаар цаг товлоод тэндээс салцгаалаа. Үүнээс хойш халиунаа тэмүүлэн ажилдаа явсан хойно Жентэй байнга уулзах болж түүнд өдөр ирэх тусам улам таалагдах болсон учраас түүний гэрлэх саналыг хүлээж авахар шийджээ. Харин энэ тухайга тэмүүлэнд хэлж зүрхлэхгүй байлаа. Халиунаа хүүгээ багвага дээр нь амьдралаа бодож, хүүгийнхээ ирээдүг баталгаатай, сайн сайхан байлгахын тулд боломжийн мөнгө төгрөгтэй, өөрийг нь улам хүүгэн чөлөөтэй аваад явах чадвартай хүнтэй суухыг л хүсэж байсан юм. Тийм ч учраас сэтгэлд нь нийцсэн хүн тааралдвал тэр хүн нь Америк байна уу, Монгол байна уу, тийм ч чухал санагдахгүй байлаа. Халиунаа анхны амьдралдаа эхнэр хүүхэдтэй хүнтэй холбогдсон нь сэтгэл санаа болоод өөрийнх нь хувь заяанд томоос том сургамж болсон. Одоо түүнтэй хамт амьдарч байгаа тэмүүлэн ч бас Монголд эхнэр хүүхэдтэй. Тиймээс тэр дахиж алдахыг хүсэхгүй байгаа. Тэмүүлэн хэдийгээр түүнд хайртай дуртай гэж сүйд болж байгаа ч нэг өдөр Монголд очоод үр хүүхдээ харахаараа сэтгэл санаа нь хувирч өөрчлөгдөхийг хэн мэдлээ. Ёстой л нөгөө хашир хүн гэж хаширсан хүний хэлнэ гэгчээр халиунаа амьдралдаа зоригтойгоор ийм шийдвэр гаргасандаа өөртөө итгэлтэй бас маш зөв шийдвэр гэж бодож байлаа. Хэдийгээр халиунаа тэмүүлэнд хайртай гэж хэлээгүй, суун амьдрна гэсэн бодлого байсан ч түүнийг өөрт нь сайн гэдгийг мэддэг учраас энэ тухай түүнд хэлэх нь тийм амархан зүйл биш байлаа. Яаж хэлэх учраа олохгүй явсаар энэ бүх зүйл сар гарны хугацаа илээжээ. Гэсэн ч цаашид ингэж чимээгүй яваад байж болохгүй болохоор Жемийн талаар тэмүүлэнд хэлж түүнтэй суухаар шийдснээ өнөөдөр тайлбарлан хэлэхээр ажлаасаа гэртээ ирэхийг нь хүлээж суугааны. Харин халиунаа Жемтэй суугаад ганц эргэлзэж байсан зүйл нь хүүгийнх нь асуудал байв. Хүүтэй гэдгээ түүнд хэлэхэд ерөнхийдөө ойлгож байсан ч хүүгэн тэмүүлэн шиг хайрлаж эрхлүүлж өөрийн хүүгчийг хандна гэдэг үнэхээр санаанд нь багтахгүй байлаа. Гэлээгээд одоо яах вэ? Халиунаа ийхүү илдвийг бодох зураа удахгүй эндээс явах нь тодорхой болохоор эртгэн завтай байгаа дээрээ янзлаж бай гэж бодон хувц сунараа эмгэлэн зэгцлэж байлаа. Энэ үед ажил нь нэлээд эрт тарсан тэмүүлэн гэрлүүгээ яаран замдаа зогсогч сөхөөгүй хурдлан урагшлаж байсан юм. Тэрээр халиунаатай тэр нэгэн учирлаас хойш тоотоо хитгэн удаа л дотн харьцаанд орчээ. Халиунааг түүнтэй нэг л хүндий хүчилсэн мэд хандлагатай байдаг болохоор тэмүүлэн ч тэгтлээ шахаж шаарддаггүй байлаа. Эр хүний шулуун гүдэсгэн зангаар хаяа түүнийг эзэмдэн инхрийлэхийг хүсвч халиунааг хайрлан хүндэлдэг сэтгэл нь түүний хүсэл тачаалыг нь чандлан хорж чаддаг байв. Тэгээд халиунааг ямар нэгэн сэтгэлийн хөөрлөөр гомдоолгүй аажимдаа түүнийг өөртөө дасан хувь заяагаа холбогсон гэж битүүхэн хүсэж мөрөөдөж явдаг байлаа.
Гэтэл сүүлийн үед халиунаа урд өмнөхөөс илүү түүнтэй хачин жигтэй хүндий харьцдаг болсныг анзаарах урд Тэмүүлэнд нэг л сэжигтэй сонин мэдрэмж төрдөг байлаа. Гэхдээ түүнийг цэлмэгтэй холбон бодож, түүнийг ирэхгүй, уцаарч ярихгүй байгаа болохоор гомдож цөхөрсөөр иймэрхүү байдалтай байгаа байх гэж бодож байлаа. Тэмүүлэн гэртээ ирлээ. Тэрээр урдын адил гэртээ орж ирэнгүүтээ халиунаад сансан сэтгэлэн илэрхийлж духан дээр нүнсээд учирлыг цэцэрлэгээсээ ирээгүй юм уу гэж асуухад арай хэрэг байна. Жаахан байжгаад өөрөө очиж авна гэж багшд нь хэлсэн. Цэцэрлэгийн унаа өнөөдөр эрт хүүхдүүдэд өргөж өгсөн учраас үлдсэн хүүхдүүдийг эцэг их нь өөрсдөө ирж аваарай гэж хэллээ. Гэвэл Тэмүүлэн "За тэгвэл цайгаа уучраад хоёулаа машинаараа хамтдаа явчих үг аавь." Ингээд халиунаа нэг юм хэлэх гэснээ түнлүүд өгч тэгснээ эргээд болж. "За чи ямар ч байсан хоол байдтэй. Тэгж яваад болъё." Ингээд хоол цайгийн ширээн дээр нь бэлдэж өгөөд өрөөндөө яваад орчихлоо. Тэмүүлэн хувцсаас олж усан дороод халиунаг нэг л тавгүй. Ямар нэгэн зүйл хэлэх гээд байгааг түрүүнээс хойш гайхан. Намайг байхгүй ямар нэг юм болсон юм болов уу? Гэхдээ учрал зүгээр байгаа та. Ингэж бодох зураа хоолоо идээд халиунагийн өрөөрөө орлоо. Бүх хувцс сунраа боож баглан цүнх савнд хийж эмхэлж цэгцэлсэн байхыг хараад Тэмүүлэн гайхан зог тусаж дотор нэг л тавгүйцснээ халиунаад хандан "Юу болсон бэ? Зүгээр үү? Гэхдээ яагаад хувцс сунраа боож баглаа вэ?" гэж асуухад халиунаа чимээгүйхэн хэсэг сууснаа. Тэмүүлэн рүү харж "Зүгээрээ энд суугаач. Найз нь чамтай ярих юм байна." Ингээд орлоо заахад түрүүнээс хойш сэтгэлэн түгшин зогсох Тэмүүлэн юу болсныг түүнээс сайн асууж лавлахаар шийдэн сандарсан гайхсан өнгөөр халиунаад хандан "Гүй учрал ямар нэгэн зүйл болоогүй үстэй. Эсвэл цэлмэг Монголоос ирэхэр болоо юу? Та хоёрыг өөр байранд орж угаарай гэсэн юм уу? Хэрэг тийм бол ирэхээр л явахгүй юу да. Цаадахтай ч би ч бас уулзъя. Бид хоёр тэдийгээр жаахан асуудал байсан ч гэлээ. Би тэгтлээ гим хийсэн гэж бодохгүй байна. Ер нь тэгээд ч та гурав эндээ байсан ч болно шүү дээ. Би ямар гэрийн бараа харах биш. Та гурав цаадаа болохгүй. Ганц 2 хоног найзтайгаа уулзч хаад ажилдаа гараад л явчих. Гэхдээ ингэж заадах чинь хизээ ирнэ гэж байна. Химэн догдолсон. Игдүтсэн өнгөөр асуухад халиунаа "Цэлмэг надтай яриаггүй. Ирэх үз. Энийг чи надаар хэлүүлтгүү мэдэж байгаа шүү дээ." гэж хэлэхэд нь Тэмүүлэн бүр гайхаж хоцорлоо. "Гэхдээ тэгээ та хоёр хайч гаж байгаа юм бэ? Ажлынхаа тэнд айтайхан байртай олоо юу? Үгүй энэ 5 дахь муутай байна уу? Эсвэл би чамайг гомдоогоогүй юу? Эндээ л байж байл та. Надад та хоёртой байх сайхан байдаг. Намайг гэрлүүгээ ямар их яардгийг чи л төсөөлөхгүй." Ингээд инээмсэглэснэ. "Явах гэж битгий яар. Надтай үлдээж." Ингэж инээмсэглэхэд халиунаа нэг л их гим хийсэн хүүхчийг доошоо харснаа. "Чи надад зөндөө тусалсан. Би баярлж байгаа. Гэхдээ одоо алий болгон чамд дараа болж амьдрах вэ? Амьдралаа бодож бие даах хэрэгтэй байна шүү дээ." Ингээд Тэмүүлэн "Гүй тийм бодолтой байгаа бол сайн ярилцаж шийдэж болно шүү дээ. Яагаад гинт ингэж шийдсэнийг чинь бүр гайхаад болохгүй юм. Та хоёрыг явна гэсэн чинь бүр сэтгэл нэг л харахуулчихлаа." Ингэж хэлэхдээ хоолоо сонгодож байлаа. "Халиунаа чи намайг уучлаарай. Гинж шийдчихсэн юм биш. Чамд л хэлээгүй болохоос олон хоног утсан.
Тэгээд ч өнөөдөр шууд явах гэж байгаа юм шээ. Юм хумаа жаахан янзлж л байна. Хэд хоногоос бодож байгаа шийднэ гэж хэлэнгээ. Энэ хүнийг байхад шууд орхиод гараад явж болохгүй юм байна. Арай л хүн чанаргүй юм да. Ажилдаа явсан хойно л нүүж явхаас гэж дотроо бодоод. Одоо санаа зовлтгүй. Эртхэн амар ядарсан биз дээ. Маргааш хоёлаа энэ талаар тухтай ярилцъя. Ингээд хайлуунаа босон өрөөнөөс гарахад Тэмүүлэн ч бас чимээгүйхэн гарч явлаа. Гүй хайлуунаа яагаад хаашаа явах гэж байгаагаа хэлэхгүй байгаа юм болоо. За өөрөө тэгж байгаад ярих үстэй. Бас шууд явах гэж байгаадаа санаа нь зовж л байгаа байлгүй. Уг нь амьдрал минь сайхан болох гэж байсан юм гэж бодож байсан юмсан. Ингэж бодох зураа хайлуунаад хандан. Гүй учирлыг явж авнасан биз дээ. Хоёлаа явж хүүг авъя. Би цаатгыг чинь зөндөө сансаа. Ингэж хэлэхэд хайлуунаач галуур хувцас өмсөн тэд хамтдаа гарцгаалаа. Тэмүүлэн замдаа хайлуунаг өөрт нь нэг л зүйл хэлэх гээд чадахгүй байгааг үе бодол болон царайнаас нь анзаарч байлаа. Тэгээд чи надаас нэг л юм нуугаад байх шиг байна да. Санаа зовлтгүй хэлэлтэй. Би чамайг ойлгов. Чиний хаана амьдрах чинь өөрөө чинь сонголт. Би чамайг хүчээр хажуудаа байлгахгүй шүү дээ. Тэгээд чи энд нэлээд утчихлаа. Одоо хаач очисон газартах гэж хэлэнгээ. Түүнийг юу хэлхийг сонсохоор чимээгүйхэн машинаа жолоодон зам ширлэж явлаа. Хайлуунаа Тэмүүлэнд хандан. Чи намайг зөвөр ойлгоорой. Чиний сайхан сэтгэл. Хүний газар хүү бид хоёрт чадах чинээрээ тусуулсныг би хизээч мартахгүй. Гэхдээ нэгэнд цэлмэг ирэх нь өнгөрсөн болохоор үгүй ирлээч гэсэн тэр ихнэр хүүхдтэй хүн. Хит хоноод л буцаад тэдэн лүгээ явна. Тийм болохоор би эртхэн амьдралаа бодож түүнтэй суухаар шийдсэн гэж их л шийдэмгий хэлэхэд Тэмүүлэн ийм үг сонсно гэж бодоогүй явсандаа гайхан эргэлзэж огцом тоормс гიშгэн зогслоо. Энэ үед игээтэл хойно явж байсан машиных нь араас орчихсангүй. Тэрээр сандарсандаа цааш аажимхан хөдөлсөөр бараг л мүлхэх мэт аяархан яв. Энэ үед олон зүйл толгойд нь эргэлдэж. Хитийтэй хаагуураа хинтээ уулзч. Бүр суух барих дээрээ толдог байна. Ингэж гайхан бодож байлаа. Хайлуунаа руу гайхсан өнгөөр харснаа. Гүчи тэгээд хин гэдэг. Гү ямар хүнтэй суух гэж байгаа юм бэ? Гү ийм хурдан чиний сэтгэлийг уруулж чадсан тэр шидтэн чи хин юм бэ? Манай хотод байдаг юм. Өмнө нь таньдаг байсан уу? Гү яагаад надад урд нь хэлээгүй юм бэ? Би чамайг цэлмэгт хайртай. Түүнийг л хүлээж байгаа гэж бодож байсан шүү дээ. Ингээхэд хайлуунаа өмнөх замаа ширтсэн чигээрээ би энтхийн иргэнтэй сухаар болсон. Нэрийг нь Жэм гэдэг юм. Танилцаад нэлээд модож байна. Ингэж их л тайван өнгөөр санаа нь амарсан байдалтай хэлэхэд Тэмүүлэн түүний хэлснийг сонсоод бүр гайхан алмаарч хайлуунаа өөрийнх нь бодож байснаас тис өөр хүн байсныг сая анзаарлаа. Энтхийн иргэнтэй суунаа гин шүү. Одооны хүүхнүүдийн сонголт яг л мөн тав. Гэтэл би гэдэг хүн түүнийг огт өөрөөр бодож явж байдаг. Гэж амандаа үглэг мэт өөртөө хэлээд хайлуунаа руу харангаа. Чиний сонголтыг би их гайхаж байна. Гэхдээ чи сайн бодсон байгаа үстэй. Энд чинь янз бүрийн ааш харан шинтэй бас бодол санаа нь байр байдлаасаа огт өөр хүмүүс зөндөө бий. Амьдралдаа харамсгаар зүйлийг яаран битгийгээрээ.
Тэгээд чи хүүтэй хүн. Ганцаараа биш шүү дээ. Ийм хурдан хүнийг таньна гэдэг юу л бол. Тэгээд ч Америк ирчүүд бидэн шиг бишээ. Айхтар дотуур тамиртай, бие даасан, хитрхи задгаа чөлөөтэй. Харахад илэн далангүй хэрнээ аминч зантай хүмүүс байдаг юм. Гэхдээ өөрийн бодол өөртөө зөө гэдэг шүү дээ. Нэг нь шийдсэн бол би яах вүлээ? Харин чамдал гэж хэлэхэд би учрлыг өөрийн хүү шигээ харилдаг. Бас өнгөрсөн хугацаанд нилээдгүй дасчихсан. Юу ч болоо илээ. Яаран хүүгээ авч очиод хэрэггүй байх гэж бодчих. Тиймээс учрлыг хэд хоног надад төр өрхөд явахгүй юу та. Жаахан төхөнчхөөд боломжийн санагдвал ирээд авна биз. Тэр болтол чинь би өдөр өнжүүлэхэд өгөхдөө өгөөд амарсан үедээ өөрөө хараад байж бай. Надад итгээрэй. Би чамайг бас хүүхчин л бодож байна. Чи хэл соёл өөр, амьдралын хэм маяг ондоо таньж мэдэхгүй гадаад хүн дээр очих гэж байна. Тиймээс эхлээд өөрөө очиж сайн судалсан нь дээр баг. Хэрэг боломжийн санагдаад үр хүүхдийг чинь хайрлж чадхаар бол яах вэ? Ирээд хүүгээ авах. Хэмээн бодож сансан зүйлээ тэмүүлэн халуунаад чин сэтгэлээсээ хэллээ. Магадгүй түүнийг хайрлаж хүндэлж явдаг болохоор сайн сайхан өөрийнхөө хүсснээр амьдраасаа гэж бодсондоо тэр энэ бүгдийг хэлсэн байх. Халуунаа шууд л хүүгээ тэврээд Джейм дээр очноо гэдэг нэг л санаанд багтахгүй. Бас дотроо битүүхэн санаа зовж байсан болохоор Тэмүүлэнгийн ингэж их сэтгэл гаргаж санаа тавьсанд нь үнэхээр их баярлаж байлаа. Тэгээд ч Тэмүүлэн учралд яг л аав шиг нь ханддаг болохоор түүнд түр орхиод амьдралаа дөхнүүлээд ирээд авах болохгүй юм байхгүй гэж бодож байлаа. Гэхдээ л хүүгээ хэд хоногч гэсэн орхиод өөрийнхөө жаргал цэнгэлийг хөөгөөд явнаа гэдэг бас байж боломгүй мэт санагдана. Тэрээр энэ талаар эргэж сайн тунгаан бодохоор шийдлээ. Хитгэн хоног юм чинь Тэмүүлэнгийн хэлсэн санаа л зөв. Джейм өөрт нь сайн байгаа ч гэлээ. Гадны хүний зан чанарыг тиймд сайн мэдэхгүй. Өөрөө хүүхдгүй хүүтэй нь яаж харьцах чинь билээ гэж бодож байлаа. Тэмүүлэн ч өөрийг нь ойлгож хүлээж авсанд халуунаа баяртай байсан бөгөөд нэг талдаа санаа нь жахан амарлаа. Замын турш элдвийг бодож явсан тэрээр учрлын цэцэрлэгийн үүдэнд ирснийг саялан зарлаа. Үргэлжлэл